дэлхийгээс хүндий одоо мэдгүй хайргаар дээр байдаг шиг ийм улсын жинданд очсон байсан. Тэгвэл өнөөдөр бидний өвгдөөс үнэхээр Монгол улсын минь дэлхийн тавцан дээр ийм одоо өөрийн байр суурьтай ийм ус олгож өгч чадсан. Одоо энийг цааш авч авах гэдэг бол үнэхээр та бидний дэлхийн нийтийн том улс хөр хөдөлгөөнтэйгээ ямагт алхаа гიშгэ нэг бижиж өнөөдөр Монгол улс үнэхээр цаашид одоо Батбэх суурьа бэхжүүлж оршин тогтнох энэ баталгаа бол одоо та бидний үйл ажиллагаа болж байна. Ардчсан намын үйл ажиллагаа болж байна. Ерөөсөө одоо бид та бидний ээж аав нарын хийсэн том гавьяа бол тэр хагас зуун жилийн ард түмний тэмцлийг жинхэнэ одоо төгс хэлбэрт нь хүргээд нэгдсэн үндэсний байгууллагаар хүлээмжшүүлсэн. Дэлхийн нийтэд 60-аад онд тэр тусгай тогтнолын том хувьсгал дэлхийг бүрхэж явах тэр үед бол Монгол улс хоцрохгүйгээр өнөөдөр бид тусгай тогтнолоо баталгаажуулж дэлхийн нийтээр хүлээмжшүүлж чадсан. Энэ том ололтыг бидэнд өгсөн. Энэний дараа Монгол улсад бол маш том бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалд явагдсан. Аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл урлаг, шинжлэх ухаан бүх салбар бол хөгжиж орчин үеийн одоо 20-р зууны Монгол улс бий болсныг бүгд мэдж байгаа. Энийг бидхүү үрж авсан. Энэ үрж авахдаа бол Монголын залуучууд тухайн үедээ бол үнэхээр бас дэлхийн нийтэд 80-90-ад оны тэр одоо тэр тусгай тогтносон улсууд хөлөө олонгуудаа дотроо ардчлах, ард түмнийхээ дуу хоолойг одоо гаргаж ирэх шудраг өсгөх энэ том хувьсгалд өрнөсөн шүү. Энд бол монголчуудыг бол хинч итгээгүй. Тэр үед хөрш орнууд хинч гисэн за монголчууд бол энэ бол байхгүй. Энэ газар нутгаар Монголын хаяг бол байхгүй гэдэг нөхцөл байсан. Тэгтэл бид бол үнэхээр өөрийн гэсэн ардчлалыг өөрсдөө бий болгож Монголын залуучууд 90 оны ардчсан урсгалыг ялан төрсөн. Энэ бол өөр ардчсан намыг бий болгосон ардчсан намыг өнөөдөр Монгол улсыг одоо авч явах энэ замыг нээсэн энэ том хувьсгал байсан. Энэ том хариуцлага бол өнөөдөр бол явж байгаа.